5 дугаар хэсэг. Би махбодтой болохын нууц. 2000 жилийн өмнө Бурхан Эзэн Есүс болж би махбодтой болоод хүн төрлөختнийг залин аврахаар хүмүүсийн тунд ирсэн. Тэр олон үннийг илэрхийлж мөнхийн нүглийн тахил болон цавдлагдсаноор хүн төрлөختнийг залин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Тэр хуулийн 90 үеийг төгсгөж нэгүслийн 90 үеийг эхлүүлсэн юм. Гэвч фарисеучуд Эзэн Есүсийг гадаад төрхөөр нь шүүж жирийн нэг хүн гэж үзсэн. Үр дүнд нь тэд Эзэн Есүсийг улаан цайм яллаж эсэргүүцэж доромжилсан билээ. Эцэст нь тэд Ромын засагтай хувилдаж түүнийг цовдлон Бурхныг эсэргүүцэх жигшүүрт нүүл үйлдсэн. Ингэснээрээ тэд Бурхны хараал шийтгэлийг хүртэж Бурхны авралыг бүрмөсөн алдсан. Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийн дунд илэрч ажиллахаар дахин нэг удаа би махбодтой болсон. Энэ бол эцсийн өдрүүдийн Христ төгс хүчит Бурхан юм. Төгс хүчит Бурхан олон үннийг илэрхийлж Бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг илчилж Бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Энэ нь Эзэн Есүсийн өөрийнх нь хэлсэн зөвгөнлүүдийг яг таг биелүүлж байна. Учир нь эцэг ямар ч хүнийг шүүдгүй. Харин бүх шүүлтийг хүүдээ даатгасан билээ. Тэр хүний хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч түүнд өгсөн. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Гэвч шашны ертөнц бүхэлдээ эзнийг үйл хөлөглөн эргэн ирнэ гэж хүлээж байна. Бурхан дахин бие махбодтой болж ирсэн гэх баримт нь тэдний үзэл төсөөлөлтөд дэндүү нийцэхгүй байгаа учраас таньж хүлээн авахт нь хэцүү болгодог. Тиймээс төгс хүчит Бурхан өнөөгийн шашны ертөнцөөс маш их эсэргүүцэл яллалттай тулгарсан. Төгс хүчит Бурханы жирийн хэвийн гадаад төрхийг хараад хүмүүс түүнд жирийн нэг хүн шиг хандаж дураараа үгүйсгэн эсэргүүцдэг. Бурхан 2 удаа бие махбодтой болоход шашны ертөнц яагаад яллаж эсэргүүцсэн бэ? Шалтгаан нь гэвэл хүн төрлөختөн хитрхи гүн завхарсан. Тэд нүдээр харж байгаа зүйлдээ л үндэслэн Бурханд итгэдэг бөгөөд бие махбодтой болсон хүний хүү бол Бурханы илрэлт гэдгийг хинч таньж чаддаггүй. Тийм учраас бие махбодтой болох нь агуу нууц юм. Хэдэн мянган жилийн турш эзэнд итгэгчид Эзэн Есүсийг бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэдсэн ч бие махбодтой болох гэж яг юу болохыг эсвэл бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай хинч тодорхой тайлбарлаж чадаагүй. Тийм ч учраас хүн төрлөختөн бие махбодтой болсон Бурханд жирийн нэг хүн шиг ханддаг. Эсвэл хурамч Христ хэмээн түүнээс сэрэмжилдэг. Тэд бүр түүнийг доромжилж, хавчиж, гоолж Бурханы зан чанарт халтсан үйлдэл хийдэг. Хэрвээ бид эзний эргэн ирэлтийг угтан авч фарисеучуудын алдааг давтахаас зайлсхийхийг хүсэж байгаа бол даруухан бөгөөд эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид бие махбодтой болохын үнэн болон мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Тэгж байж л бид Бурхныг эсэргүүцэхээс зайлсхийхийн зэрэгцээ. Хурамч Христүүдийн төөрөгдүүлэлтээс сэрэмжилж чадна. Энэ хэрэг нь бидний амьдрал үхэлтэй холбоотой төдийгүй ирээдүйн төгсгөл болон мөнхийн хүрэх газартай маань холбоотой. Бурхан яагаад ажиллаа хийхийн тулд 2 удаа бие махбодтой болдог вэ? Бурхан хуулийн 90 үед сүнсний хуваар ажил хийсэн мөртөө нэгүслийн 90 үе болон
хаанчлалын эрен үед ажлаа хийхийн тулд яагаад бие махбодтой болсон бэ? Үнэн дээр эрен үе бүрд Бурхны ажилдаг арга барил нь хүн төрлөختний хэрэгцээ, ажлын ач холбогдол, шинж чанараас шалтгаалдаг. Хуулийн эрен үед Бурхан сүнсээр ажилласан. Учир нь түүний зорилго бол хууль гаргаж, шинээр үүссэн хүн төрлөختнийг газар дээр хэрхэн амьдрахад заалж чиглүүлэх явдал байсан юм. Энэ ажил нь хүмүүсийн амь зан чанарыг өөрчлөхтэй холбоогүй байсан учраас Бурхан сүнсээр ажилласан. Нэгүслийн эрен үед Бурханы ажил бол бүх хүн төрлөختнийг золин аврах явдал байлаа. Есүс нүгэлгүй махан биеэрээ хүн төрлөختний төлөө цовдлогдож, тэдний нүглийн тахил болсон. Хэрвээ Бурхан сүнсээр ажилласан бол тэр цовдлогдох боломжгүй байх байсан. Үүний нэгэн адил хэрвээ тэр энэ ажлыг хийхэд хүн ашигласан бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байсан. Яагаад гэвэл бүх хүн сатаанд завхруулагдсан бөгөөд нүглээр дүүрэн байдаг. Ямар хүн үннийг илэрхийлж хүмүүст гэмшлийн замыг өгч чадах вэ? Ямар хүн хүн төрлөختний төлөө цовдлогдож нүглийн тахил болж чадах вэ? Ямар хүн хүмүүсийн нүглийг уучлж, хуулийн яллалтаас ангижруулж, хүлээсээс нь хөтлөн гаргаж чадах вэ? Хэн ч чадахгүй. Зөвхөн Бурхны бие махбодтой болсон махан биел ариун нүгэлгүй бөгөөд хүн төрлөختний нүглийг үүрэхэд зохистой. Тиймээс Бурхан эзэн Есүс болж бие махбодтой болоод цовдлолын ажлыг гүйцэтгэхийн тулд хүн төрлөختний нүглийг үүрч тэднийг бүгдийг нь залин аварсан. Зөвхөн энэ л Бурхны зөвхт болон ариун байдлыг харуулж, ямар ч буруутгах үндэслэл өгөлгүйгээр сатаныг бүрмөсөн ичээж чадна. Тиймээс нэгүслийн эрен үед Бурхан анх удаа бие махбодтой болох зайлшгүй шаардлагатай байсан. Тэгвэл яагаад Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болсон бэ? Энэ нь Бурхны шүүлтийн ажлын хэрэгцээ шаардлагад үндэслэдэг. Шүүлтийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд Бурхан хүн төрлөختөнтэй харилцаж, тэдний дунд амьдарч, урт хугацааны турш үннийг илэрхийлэх ёстой. Учир нь шүүлтийн ажил гүн завхарсан хүн төрлөختнийг аврах зорилготой. Зүгээр л хэдэн хэсэг үг илэрхийлж, үндсэн хуулиудыг тунхаглах нь хангалтгүй. Маш их хэмжээний үнэн илэрхийлэгдэх ёстой. Тэр тэднийг ил болгож, засаж, цэвэрлэж, өөрчлөхийн тулд янз бүрийн аргаар ярьж, нүглээс бүрмөсөн аврах ёстой. Тиймээс хаанчлалын эрен үед энэхүү эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан мөн л бие махбодтой болох ёстой. Төгс хүчит Бурханы хэлснээр Бурхан хүнийг аврахдаа сүнсний арга барил, сүнсний ялгамж чанараар шууд хийдэггүй. Учир нь хүн түүний сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, ойртож чадахгүй. Хэрвээ тэр сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадна бүрхүүлийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хинч Йоховагийн үүлэнд дөхөн очиж чадаагүй адилаар хүн түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Бурхан бүтээгдсэн хүн болсноор л өөрөөр хэлбэл өөрийн болох гэж буй махбодод өөрийн үгийг оруулснаар л өөрийг нь дагдаг бүх хүн дээр үгийг бичлэн хэрэгжүүлж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр түүний үгийг сонсож, харж, тэрч бүхэл түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг
хүртэж чадахгүй. Ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурхны сүнс шууд хүн төрлөختний дунд ажилласан бол бүх хүн алагдах байсан. Эсвэл Бурхантай харилцах ямар ч аргагүй улмаас Сатаанд бүр мөсөн олзлогдох байв. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхийн ертөнцийн зовлонг мэдэрч, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л тэрээр бүтээгдсэн хүмүүст хэрэгтэй бодит үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурхнаар дамжуулан Бурхнаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд Тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах цуснаас бүтсэн. Бурхны сүнсийг харж чадахгүй. Түүний сүнсэнд ойртож бүрч чадахгүй. Тиймээс хүн Бурхны махбод болсон биетэй л харьцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх үг, бүх үннийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна. Гэхдээ энэ ажлыг Бурхны сүнс шууд биелүүлж чадахгүй. Харин үүнийг Бурхны сүнсний өмсдөг махбод буюу Бурхны махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан. Энэ махбод бол хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс энэ махбод хэдийгээр Бурхны сүнс биш бөгөөд сүнснээс асрах ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан өөрөө хэвээр буюу сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй. Эцсийн эцэст Бурхан өөрөө хүн төрлөختнийг авардаг. Учир нь Бурхны сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажилч бас Бурхны сүнсний ажил юм. Зүгээр л энэ ажлыг сүнсний ялгамж чанараар хийдэггүй. Харин махбодын ялгамж чанараар хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг сүнсээр шууд хийж болохгүй. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ нь энэхүү ажилд шаардлагатай завхарсан хүн төрлөختөнд шаардлагатай зүйл юм. Бурхны ажлын 3 үе шатанд зөвхөн 1 үе шатыг л сүнс шууд хийсэн ба үлдсэн 2 үе шатыг сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсний хийсэн хуулийн 90 үеийн ажил нь хүний завхарсан зан чанарыг өөрчлөхтэй хамаагүй. Бурхны талаарх хүний мэдлэгтэй ч хамаагүй байсан. Нэгүүллийн 90 үе ба хаанчлалын 90 үе дэх Бурхны махбодын ажил нь харин хүний завхарсан зан чанар болон Бурхны талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд авралын ажлын чухал шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс завхарсан хүн төрлөختөнд бие махбодтой болсон Бурхны аврал илүү их хэрэгтэй. Бие махбодтой болсон Бурхны шууд ажил илүү хэрэгтэй байдаг. Хүн төрлөختөнд бие махбодтой болсон Бурхны хариулга, дэмжлэг, усалгаа, тижээл, шүүлт гисгээлт хэрэгтэй. Бие махбодтой болсон Бурхны илүү их нэгүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Махбод дахь Бурхан л хүний дотны нэгэн, хүний хончин байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ. Бурхны мөн чанар бол үнэн, зам, ам юм. Бурхны зан чанар ариун бөгөөд зөвхт. Энэ нь хүний халдлагыг төвчдөггүй. Гэвч завхарсан хүн төрлөختөн Сатаанд гүн завхруулагдсан бөгөөд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг.
Бид хизээж Бурхны сүнсэнд ойртож чадаагүй. Хэрвээ Бурхны сүнс биднийг шууд шүүсэн бол тэрслүү байдал болон эсэргүүцлээсээ болоод бид хэдийдэж цохигдсон унах байсан. Түүнчлэн хэрвээ Бурхан сүнслэг биеэр шүүлтийн ажил хийсэн бол хүн төрлөختөн түүнийг хармагцаа нүрээрээ газар унан мөргөх байсан. Тэгвэл тэдэнд ямар ч үзэл байхгүй. Цаашлаад өчүүхэнж завхрал харуулж зүрхлэхгүй байх байсан. Тэгвэл Бурхан яаж хүн төрлөختнийг шүүж зорьсон үр дүндээ хүрч чадах билээ? Зарим хүн Бурхан яагаад шүүлтийн ажлыг хийхэд хүн ашигладаггүй юм бэ гэж асууж магадгүй. Хүмүүст бурханлаг мөн чанар байдаггүй. Тэд үннийг илэрхийлж чадахгүй. Бурхны зан чанарыг ч илэрхийлж чадахгүй. Тэд хүн төрлөختнийг аврах ажлыг хийж чадахгүй. Түүгээрч барахгүй хүмүүс бүгд сатаанд завхруулагдсан бөгөөд нүгэлт уг чанартай байдаг. Ийм байтал тэд яаж бусдыг шүүх шалгуурыг хангах юм бэ? Бузар завхарсан хүмүүс өөрсдийгөө ч цэвэрлэж аварч чадахгүй байж яаж бусдыг аварч чадах билээ? Хэрвээ хүн бусад хүнийг шүүвэл хинч үнэмшихгүй бөгөөд тэд зөвхөн өөрсдийгөө шившиг болгоно. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан дахин бие махбодтой болж хэвийн хүн чанар бүхий хүнийхүү болох ёстой. Зөвхөн ингэснээр л тэр хүн төрлөختний дунд ажиллаж амьдарч тэднийг шүүж цэвэрлэхийн тулд үннийг боддоор илэрхийлж чадна. Энэ нь хүн төрлөختөнд сатааны нөлөөнөөс ангижирч Бурхны авралыг хүртэж Бурхнаар ахуулах боломж олгодог. Бурхан бол бүтээгч. Зөвхөн тэр л хүн төрлөختнийг бүрэн мэддэг бөгөөд хүний завхарлын гүнийг тодорхой ойлгодог. Бас зөвхөн Бурхан л бидний сатаанлаг уг чанарыг ил болгож, задлан шинжилж, хэрхэн амьдарч бие авч явахыг бидэнд хэлж өгч, биднийг бүр мөсөн байлдан дагуулж, цэвэрлэж, аварч чадна. Энгийнээр хэлбэл Бурхан 2 удаа бие махбодтой болох нь хүн төрлөختнийг залин аварч, дараа нь бүр мөсөн цэвэрлэж, аврах зорилготой юм. Эхний удаад тэр нүглийн тахил болон цовдлогдсноор хүмүүсийн нүглийг уучлахын тулд залин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Гэвч хүн төрлөختөн нүглээс ангижирч ариун байдалд хүрээгүй. 2 дахь удаад эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхийн тулд үннийг илэрхийлснээр тэр хүн төрлөختнийг бүр мөсөн цэвэрлэж, нүгэл болон сатааны нөлөөнөөс бүрэн аварч, улмаар эрен үеийг төгсгөж, хүн төрлөختнийг сайхан хүрэх газарт аваачдаг. Тиймээс 2 удаа бие махбодтой болсноор дамжуулан Бурхан хүн төрлөختнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө гүйцэлдүүлсэн. Энэ бол ямар ч завхарсан хүн түүний оронд хийж чадахгүй, сүнсний ажилч орлож чадахгүй зүйл юм. Дүгнэж хэлэхэд Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болох 3 үндсэн шалтгаан бий. 1-дүгээрт бүх үннийг илэрхийлэхээр хүн төрлөختөнтэй харилцахад энэ нь илүү хялбархан бөгөөд ингэснээр ойлгоход илүү хялбар байдаг. 2-дугаарт хүмүүсийн завхарсан зан чанар, Бурхны талаарх үзэл болон түүнийг эсэргүүцэх эсэргүүцлийг нь илчилж, улмаар тэдний завхрал тэрслүү байдлыг шүүх. 3-дугаарт хоныг ямаанаас жинхэнэ итгэгчдийг хуурамч итгэгчдээс ил болгохын тулд юм. Бие махбодтой болох гэж юу вэ? Бурхан 2 удаа бие махбодтой болсон нь бүхэлдээ хүн төрлөختнийг аврах ажлынх нь хэрэгцээ шаардлагад үндэслэсэн бөгөөд бидний авралд нэн чухал юм. Тэгвэл бие махбодтой болох гэж юу вэ?
бие махбодтой болсон Бурхныг хэрхэн мэдэж болох вэ? Шашны ертөнцид үүнийг тодорхой тайлбарлаж чадах хүн нэгч байхгүй. Одоо төгсөчд Бурхны илэрхийлсэн үг энэ нууцыг илчилсэн. Төгсгөчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Бие махбодтой болох нь Бурхан махбодоор илрэх явдал. Бурхан бүтээгдсэн хүн төрлөختний дунд махбодын дүрээр ажилдаг. Иймээс тэрээр бие махбодтой болсон Бурхан тул эхлээд бие махбод байх ёстой. Хэвийн хүн чанартай бие махбод байх ёстой. Энэ нь хамгийн үндсэн урьдч нөхцөл юм. Үнэн дээр Бурхан бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодод амьдарч ажилдаг. Бурхан мөн чанартай махбод болж хүн болдог гэсэн үг юм. Бие махбодтой болсон Бурхныг Христ гэдэг ба Христ бол Бурхны сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ мах цуснаас бүтсэн бус, харин сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурхны өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Махбод болсон Бурхныг Христ гэдэг. Иймээс хүмүүст үннийг өгч чаддаг Христийг Бурхан гэж нэрлэх нь хэтрүүлэг огтхонч биш. Учир нь тэрээр Бурхны мөн чанартай бөгөөд хүн хүрхийн аргагүй Бурхны зан чанар, Бурхны ажлын мэргэн ухаан түүнд байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурхны ажлыг хийж чаддаггүй хүмүүс хурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурхны илрэл төдий биш, харин газар дэлхий дээр ажиллаа гүйцэтгэж хүмүүсийн дунд өөрийн ажлыг гүйцэлдүүлэхдээ Бурхны авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурхны ажлыг хангалттай сайн хийж чаддаг. Бурхны зан чанарыг илэрхийлж чаддаг. Бурхныг хангалттай төлөөлж чаддаг. Хүнийг амиар хангаж чаддаг учраас хэн ч үүнийг орлож чадахгүй. Тэр бол Бурхны мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурхны ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс түүнийг шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанартай бүх хүний дундаас зөвхөн тэр л бие махбодтой болсон Бурхан өөрөө бөгөөд бусд нь бүгд бүтээгдсэн хүмүүс билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн бүтээгдсэн хүмүүст хүн чанарл байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр. Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй. Хамгийн чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно. Гэхдээ түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл түүний бурханлаг чанар түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ёр бусын байдаггүй. Үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Нэгэнт Бурхан махбод болсон болохоор түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан өөрөө буюу газар дээрх Бурхан өөрөө гэж нэрлэдэг. Тэнгэр дэх хэлбэр дүрсгүй баригдах биегүй сүнс болох Бурхан газар дээр ирж харагдах, баригдах мах цуснаас бүрдсэн хүн болох нь бие махбодтой болсон Бурхан юм. Энэ нь Бурханы сүнс махан биетэй болж, жирийн хэвийн хүн болж, бидний дунд илэрч ажилдаг гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл
Бурхан хүн болдог. Эсвэл Бурханы сүнс махан бие өмсөж хүний хүү болдог. Тэр Тэнгэрээс шууд бууж ирээгүй. Харин хүнээс төрж өсөлтийн хэвийн үйл явцыг туулсан. Бие махбодтой болсон Бурхан гаднаасаа жирийн хэвийн хүн шиг харагддаг. Сүрлэг эсвэл ёр бусын харагддаггүй. Тэр бусад хүний адил идэж, хувцаслаж, амьдарч явдаг бөгөөд хүний амьдралын хэвийн хэм маягтай байдаг. Тэр өлсгөөрөө идэх, ядархаараа амрах хэрэгтэй болдог. Бас хүний хэвийн сэтгэл хөдлөлттэй байдаг. Тэр хүмүүсийн дунд боддоор амьдардаг бөгөөд гаднаас нь хинч түүнийг бие махбодтой болсон бодит Бурхан өөрөө гэдгийг харж чадахгүй. Энэ махан бие жирийн хэвийн харагддагч тэр Бурханы ажлыг хийж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүн төрлөختнийг удирдах аварч чадна. Энэ нь түүнд бүрэн дүүрэн бурханлаг чанар байдаг учраас тэр юм. Энэ бурханлаг чанар нь Бурханы сүнсний төрлөх зан чанар, түүний ариун зөвхт мөн чанар, түүнд юу байгаа болон тэр юу болох бүхэн, түүний төгс хүчин, мэрэгэн ухаан, мөн эрх мэдэл, хүч чадлыг хэлдэг бөгөөд энэ бүхэн махан биед биелэлээ олдог. Энэ махан бие бол Христ, хүн төрлөختнийг аварч ажиллахаар газар дээр ирсэн бодит Бурхан юм. Христ ажиллаж ярихдаа Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа болон тэр юу болох бүхнийг махан биеэрээ илэрхийлдэг. Тэр Бурханы үгийг хэрхэн илэрхийлж, Бурханы ажлыг яаж хийх нь хамаагүй. Тэр үргэлж хэвийн хүн чанар дотор тийм хэлдэг. Түүний махан бие хэвийн, түүнд ёр бусын зүйл юу ч байхгүй. Энэ нь Бурхан махан биед ирж жирийн хүн болсныг нотолдог. Гадаад төрхөөрөө Христ бол жирийн хэвийн хүний хүү боловч бүтээгдсэн хүмүүсээс мөн чанараараа ялгаатай. Бүтээгдсэн хүнд зөвхөн хүн чанар л байдаг бөгөөд бурханлаг мөн чанарын өчүүхэн төдийч улмөр байдаггүй. Харин Христэд хэвийн хүн чанар байгаад зогсохгүй. Хамгийн чухал нь бүрэн дүүрэн бурханлаг чанартай байдаг. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд тэр Бурханыг бүрэн төлөөлж, Бурхан өөрийн хуваар бүх хүннийг илэрхийлж чадна. Тэр Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа болон тэр юу болох бүхнийг илэрхийлж, бидэнд үнэн зам, амийг өгч чадна. Ямар ч бүтээгдсэн хүн ийм ажил хийх чадваргүй. Христэд бүрэн дүүрэн бурханлаг чанар байдаг учраас тэр Бурханыг төлөөлж, үннийг илэрхийлж, хүн төрлөختнийг аварч чадна. Түүнд бүрэн дүүрэн бурханлаг чанар байдаг учраас тэр Бурханы үгийг зүгээр л дам дамжуулахгүйгээр шууд илэрхийлж чадна. Тэр хэдийдэж хаанч үннийг илэрхийлж, хүнийг хангаж, усалж, хариулж чадна. Энэ нь түүнд Бурханы ялгамж чанар, мөн чанар байдгийг нотолоход хангалттай юм. Тийм учраас тэр бол Бурханы бие махбодтой бололт, бодит Бурхан өөрөө мөн. Тэгвэл Христ яагаад хэвийн хүн чанартай байх ёстой вэ? Хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, хүмүүстэй илүү сайн харилцаж, хүний хэлээр үннийг илэрхийлэхийн тулд юм. Хэрвээ Бурханы бие махбодтой бололт нь ёр бусын, сүрлэг дүр төрхтэй байсан бол эсвэл Бурхан хүснээрээ гарч ирээд л алга болдог байсан бол бид айж түүнд ойртож зүрхлэхгүй байх байсан. Гэвч Бурхан хэвийн хүн чанартай жирийн хүн болдог. Ингэснээр хүмүүст тэр хол хөндий санагддаггүй. Энэ нь бас түүний даруй зан, хүн төрлөختнийг гэх анхаарал халамж, хайрын илэрхийлэл юм. Хоёрдугаарт, жинхэнэ итгэгчдийг хурамч итгэгчдээс салгахын тулд юм. Христ хэвийн хүн чанар жирийн гадаад төрхтэй байдаг учраас
зөвхөн Бурхны хонинууд л үгээр нь дамжуулан түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж таньж чадна. Мунхаг охид түүнийг хизээж таньж чадахгүй. Ингэснээр өөрөөр хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдах боломжтой. Энэ бол Бурхны мэргэн ухаан юм. Би махбодтой болсон Бурхныг хэрхэн мэдэх вэ? Хэрвээ бид түүний хүн чанарыг л зөвхөн анхаарвал би махбодтой болсон Бурхныг таньж чадах уу? Яагаад ч үгүй. Хэрвээ бид түүний хүн чанарыг л анхаарвал үр дагавар нь ямар байхыг мэдэх үү? 2000 жилийн өмнө Фарисеучуд эзэн Есүсийг жирийн л нэг хүн гэж үзсэн. Учир нь тэд түүний хүн чанарыг л харсан юм. Тэд энэ мужааны хүү биш үү? Энэ Йосефийн хүү биш үү? Ээж нь Мария биш үү гэцгээсэн. Энэ нь тэд түүний хэвийн хүн чанарыг л чухалчилж байсныг харуулж байна. Тэд хэдий ч нэ түүний хэвийн хүн чанарыг харна. Төдий ч нэ эзэн Есүсийг жирийн нэг хүн гэж бодсон. Өнөөдөр ч бас адилхан. Хэрвээ бид төгс хүчит Бурхны хүн чанарыг л харвал түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хизээж танихгүй. Бие махбодтой болсон Бурхан гадаад төрхөөрөө жирийн хэвийн бөгөөд бурханлаг чанар нь махан бие дотроо нуугдмал байдаг учраас бид түүнийг яаж таних юм бэ? Төгс хүчит Бурхны үг бидэнд замыг зааж өгдөг. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Би махбодтой болсон Бурхан тэрээр Бурхны мөн чанартай байдаг. Би махбодтой болсон Бурхан тэрээр Бурхны илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог болохоор өөрийн хийхээр зорж буй ажлыг өөрөө авчирна. Нэгэнт тэр бие махбодтой болсон Бурхан болохоор өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үннийг авчирч, хүнд ам өгч, замыг заан харуулж чадна. Бурхны мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтаяа биш. Үүнд эргэлзэх юмгүй. Хэрвээ хүн Бурхны махбод болсон бие мөн эсхийг шинжилэхээр зорж байгаа бол түүний илэрхийлдэг зан чанар хэлдэг үгээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь Бурхны махбод болсон бие мөн эсэх. Үнэн зам мөн эсхийг тодорхойлохын тулд хүн түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурхны махбод болсон бие мөн эсхийн гол түлхүүр нь гадаад дүр төрх биш. Харин түүний мөн чанарт, түүний ажил, түүний айлдвар, түүний зан чанар болон өөр олон талд оршдог. Хэрвээ хүн түүний гадаад дүр төрхийг л шинжлээд үүнийхээ үр дүнд түүний мөн чанарыг орхигдуулбал хүн мунхаг мэдлэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Би махбодтой болсон Бурхныг мэдэх нь түүний гадаад төрх, гэр бүлийн гарал үүсэл, нийгмийн байр суурь, хүч нөлөө, эсвэл шашны ертөнц дэх нэр хүндэд үндэслэдэггүй. Харин түүнд Бурхны мөн чанар байгаа эсэх, тэр үннийг илэрхийлж чаддаг эсэх, мөн Бурхны өөрийн ажлыг хийж чаддаг эсэхэд үндэслэдэг. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Тэр үннийг илэрхийлж, хүн төрлөختнийг аврах ажлыг хийж чадчих байвал жирийн гарал үүсэлтэй нийгэмд ямар ч байр суурь, хүч нөлөөгүй байсан ч тэр бол Бурхан мөн. Яг л нэгүслийн эрен үед эзэн Есүс жирийн айлд малын тижээлийн онгоцонд төрсөн шиг. Тэгвэл хүмүүс түүнд бурханлаг чанар байсан гэдгийг яаж тодорхойлж чадсан бэ? Түүний үг болон ажлаар дамжуулсан. Эзэн Есүс үннийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгч, нүглийг уучлж,
салхи болон далайг намжаах, 5 талах 2 загсаар 5,000 хүнийг хооллох, үхэгсдийг амьлуулах гэх мэт олон тэмдэг гайхамшигыг үзүүлсэн. Петр Иохан шиг үннийг хайрладаг хүмүүс түүний ажил үгнээс түүнд Бурхны эрх мэдэл, хүч чадал байгааг харсан. Тэд түүнийг Месиа гэдгийг таньж, түүнийг дагаж, түүний авралыг хүртсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан эргэн махан биед ирж, хүмүүсийн дунд ярьж ажиллаж байна. Энэ бол бие махбодтой болсон төгс хүчит Бурхан юм. Төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн эсхийг тогтоохын тулд хүнд үннийг ярьж хайдаг зүрх сэтгэл байх ёстой. Гаднаасаа төгс хүчит Бурхан бол хүмүүсийн дунд бодит амьдралаар амьдарч байгаа жирийн нэг хүн юм. Хүн төрлөختний хэрэгцээний дагуу тэр үннийг илэрхийлж, Бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийсэн. Төгс хүчит Бурхан хүнийг цэвэрлэж аврах бүх үннийг илэрхийлсэн нь хэдэн 10 сая үг болох ба нэгүслийн эрен үед илэрхийлэгдсэн үгнээс олон мянга дахин их юм. Төгс хүчит Бурхны ажлыг туулахдаа бид түүний үгийг биечлэн сонсож, Бурхны удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг нээхийг нь харсан. Үүнд Бурхны ажлын 3 үе шатны дотоод түүх. Бурхны удирдлагын төлөвлөгөөний зорилго. Бие махбодтой бололтын нууц. Сатан хүн төрлөختнийг хэрхэн завхруулдаг? Бурхан хүмүүсийг хэрхэн цэвэрлэж, аварч, төгс болгодог? Бурхны шүүлтийн ажлын зорилго, ач холбогдол. Түүнчлэн Бурхан хэнд дуртай, хэнийг хараадаг? Хэн аврагдах, хэн мөхөх? Хүн төрлөختний ирээдүйн хүрэх газар. Төрөл бүрийн хүний төгсгөл, Бурхны хаанчлал газар дээр хэрхэн биелэх гэх зэрэг багтдаг. Энэ нь эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлсэн. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Энэ нь Илчлэл номд ч бас тэмдэглэгдсэн байдаг. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсох тун. Сентийн дээр сууж байгаа түүний баруун гарт дотор нь болоод ард талд нь бичиж 7 тамгаар лацадсан ном байгааг би харлаа. Харцгаа. Юдагийн овгийн арслан буюу Давидын үндэс ялж номыг нээж 7 лацыг задалсан билээ. Бурхны өөрийн биеэс өөр хэн үннийг илэрхийлж энэ бүх нууцыг дэлхиж чадах вэ? Хэн бүтээгчийн байр суурьнаас бүх орчлон ертөнцид хандаж ярьж чадах вэ? Төгс хүчит Бурхан хүн шиг харагддагч мөн чанар нь Бурхны сүнсний биелэл. Бурхан өөрөө гэдгийг харуулхад эдгээр баримт хангалттай. Төгс хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан юм. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Эдгээр үннийг илэрхийлэхийн зэрэгцээ төгс хүчит Бурхан бас хүмүүсийн Бурхныг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг шүүж ил болгодог. Энэ нь сатанд гүн завхруулагдсанаа таньж бид бие тоосон ихэрхүү аминч өөдгүй шудраг бус ом ихтэй хүний ямар ч төрөхгүй бөгөөд Бурхны өмнө амьдрах үнэхээр зохисгүй гэдгийг харахад хүргэсэн. Гэсэн ч Бурхан бие махбодтой болж бузар завхарсан хүмүүсийн дунд даруухнаар амьдарч тэднийг шүүж ил болгож аврахын тулд үннийг илэрхийлсэн хэвээр байна. Бурхны мөн чанар ямар сайхан, ямар эрхэмсэг болохыг, мөн хүн төрлөختнийг гэх түүний хайр ямар бодтой болохыг бид бүгд гүнээ мэдэрсэн. Бурхны үгийн шүүлтийг туулахдаа
Бид хүний халдлагыг төвчдгүй Бурхны ариун зөвхт зан чанарыг амсаж, төгсөчөд Бурхны үгийн эрх мэдэл, хүч чадлыг мэдэрсэн. Аяндаа бидний дотор Бурхнаас эмээдэг зүрх сэтгэл бий болж, бид үннийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд амь зан чанар маань аажмаар өөрчлөгдсөн. Бие махбодтой болсон төгсөчөд Бурхны илэрхийлсэн бүх үнэн л биднийг цэвэрлэж, аварч, бие тоосон ихэрхүү шудраг бус ом мэгтэй сатанлаг зан чанараа хайж, үнэн шудраг хүмүүсийн төрхийг амьдран харуулах боломж олгосныг бид энэ үед үнэхээр ухаардаг. Төгс хүчит Бурхан хүмүүсийн дунд амьдарч, чуулгануудын дундуур алхдаг. Хүмүүсийн нүдээр тэр зүгээр л жирийн нэг хүн. Гэхдээ тэр үннийг илэрхийлж чаддаг бөгөөд түүний илчилдэг зээл бол Бурхны зөвхт зан чанар болон Бурханд юу байгаа болон тэр юу болох бүхэн юм. Түүнийг дагаж ажлыг нь туулдаг хүмүүс бүгд түүнээс үнэн зам амийг олж авсан. Бурхны ажил онцгой, бодтой, мэргэн болохыг бид харсан бөгөөд Бурхны даруй байдал, нуугдмал байдал, хайр татам байдлыг харсан. Бурхан бие тоосон, эсвэл ихэрхүү биш бөгөөд Бурханд завхарсан зан чанар байдаггүй. Зүй ёсоор бол Бурхан хүмүүсийн шүтэн мөргөх, сүрлэг махан бие өмсөх ёстой байсан ч Бурхан тэгээгүй. Завхарсан хүн төрлөختнийг аврахын тулд Бурхан хэвийн махан бие өмсөж, жирийн хүн болж завхарсан хүн төрлөختөнтэй хамт амьдарч, бидний бодит хэрэгцээний дагуу биднийг шүүж хангахын тулд үг хэлж илэрхийлдэг. Бурхан бие махбодтой болно гэдэг нь хүмүүсийн гүтгэлэг, яллага, гололттой тулгарч, асар их доромжлол, зовлонг тэсвэрлэх ёстой гэсэн үг юм. Гэсэн ч Бурхан асар их төвчээртэйгээр үннийг илэрхийлж, хүн төрлөختнийг аврах ажлыг хийсээр байдаг. Хүн төрлөختнийг аврахын тулд Бурхны туулдаг зовлон үнэхээр их юм. Хүн төрлөختнийг гэх Бурхны хайр үнэхээр бодтой. Төгс хүчит Бурхан л биднийг Бурханд ойртуулж, Бурхантай нүүр тулж, түүнийг харж, түүнийг мэдэж, түүнийг үнэхээр хайрлаж, эцэст нь түүгээр төгс болгуулж, түүнийг үнэхээр шүтэн мөргөж, дуулууртай дагдаг хүмүүс болох боломж олгосон. Бид бүгд бидний итгэдэг төгс хүчит Бурхан бол махан биеэр эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг зүрх сэтгэлээсээ баталдаг. Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан. Төгс хүчит Бурхан бол Тэнгэр газар бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурхан мөн. Гэвч шашны ертөнцийн пастор ахлагч нар биднийг хүнд итгэлээ гэж ялалдаг. Гэхдээ ямар хүн үнэн болон Бурхны дуу хоолойг илэрхийлж чадах вэ? Ямар хүн хүмүүсийг цэвэрлэж аврахын тулд ийм бодтой ажиллаж чадах вэ? Ямар хүн завхарсан хүн төрлөختнийг Бурхныг үнэхээр мэддэг, дуулууртай дагдаг хүмүүс болгон төгс болгож чадах вэ? Зөвхөн төгс хүчит Бурхан л энэ бодит ажлыг хийж чадна. Төгс хүчит Бурхан бол аврагчийн илрэлт, бие махбодтой болсон бодит Бурхан өөрөө мөн. Зөвхөн төгс хүчит Бурхан л хүн төрлөختнийг аварч, сайхан хүрэх газарт аваачиж чадна. Бүх улс үндэстний хүмүүс төгс хүчит Бурхны илэрхийлсэн үннийг харж, Бурхны дуу хоолойг таньж, төгс хүчит Бурхныг хүлээн авч, Бурхны сэнтийн өмнө өргөгдсөн. Тэд Бурхны шүүлт гисгэлтийг туулж эхлэн, зарим үннийг ойлгож, зарим гайхалтай туршлага гэрчлэлтэй болцгаасан. Үүнд үнэн шудраг хүн болох тухай гэрчлэл. Бие тоосон ихэрхүү зангаа хаях тухай гэрчлэл. Ата жөдөг шийдвэрлэх тухай гэрчлэл.
Бурхны зөвхт зан чанарыг мэдэх тухай гэрчлэл. Бурхныг дуулууртай дагах тухай гэрчлэл. Шалгалт зовлон зүдүүрийг туулах тухай гэрчлэл гэх мэт. Туршлагын гэрчлэлийн олон мянган видео багтдаг. Тиймээс бие махбодтой болсон Бурхныг мэдхийн тулд бид энэ зарчмыг л санахад болно. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л үннийг илэрхийлж чадна. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж чадна. Бас зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг сатааны нөлөөнөөс бүр мөсөн аварч чадна. Жинхэнэ Христ болон хурамч Христүүдийг хэрхэн ялган таних вэ? Эзний эргэн ирэлтийн тухай сайхан мэдээг сонсох үедээ зарим ах эгч нар эцсийн өдрүүдэд хурамч Христүүд гарч ирнэ гэж санаа зовсоор байж магадгүй. Библиэд эцсийн өдрүүдэд хурамч Христүүд болон хурамч зөнчид гарч ирж хүмүүсийг мэхлэн гэж зөгнсөн нь үнэн. Гэхдээ эзэн Есүс өөрийгөө эргэн ирнэ гэж олон удаа тодорхой зөгнсөн. Олон хүн хурамч Христүүдээс сэрэмжлэхийг урьдчилан болгож жинхэнэ Христийг хэрхэн угтан авахыг анхаардаггүй. Энэ нь хахахаас айгаад хоол идэхгүй байх. Багын төлөө ихийг алдахтай адил биш гэж үү? Үнэн дээр хүмүүс хурамч Христүүдээс хичнээн сэрэмжлэлээч эзний эргэн ирэлтийг угтан авч чадахгүй бол Бурханд таягдан хаягдаж орхигдох мунхаг охид болно. Тэдний итгэл бүрмөсөн бүтлгүйдэх болно. Зөв арга барил бол жинхэнэ Христийг хурамчаас нь хэрхэн ялган танихад суралцах явдал юм. Тэгвэл бид мэхлэгдэхгүй бас эзнийг угтан авч чадна. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Махбод болсон Бурхныг Христ гэдэг. Иймээс хүмүүст үннийг өгч чаддаг Христийг Бурхан гэж нэрлэх нь хэтрүүлэг огтхонч биш. Учир нь тэрээр Бурхны мөн чанартай бөгөөд хүн хүрхийн аргагүй Бурхны зан чанар, Бурхны ажлын мэрэгэн ухаан түүнд байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурхны ажлыг хийж чаддаггүй хүмүүс хурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурхны илрэл төдий биш. Харин газар дэлхий дээр ажиллаа гүйцэтгэж хүмүүсийн дунд өөрийн ажлыг гүйцэлдүүлэхдээ Бурхны авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурхны ажлыг хангалттай сайн хийж чаддаг. Бурхны зан чанарыг илэрхийлж чаддаг. Бурхныг хангалттай төлөөлж чаддаг. Хүнийг амиар хангаж чаддаг учраас хэн ч үүнийг орлож чадахгүй. Христийн дүрд тоглодог хүмүүс эрт орой хизээ нэгэн цагт бүгд унах болно. Учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэгч Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймээс Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй. Харин Бурхан өөрөө үүнийг хариулж шийддэг гэж би хэлж байна. Төгс хүчит Бурханы үгнээс бид Христ бол бие махбодтой болсон Бурхан. Тэр бол махан биед биелэлээ олсон Бурханы сүнс гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл Бурханы эзэмшдэг бүхэн түүнд юу байгаа болон тэр юу болох Бурхны зан чанар, Бурхны мэрэгэн ухаан бүгд түүний махан биед биелэлээ олдог. Христ бурханлаг чанартай бөгөөд тэр бол үнний биелэл юм. Тэр хүнийг хариулахын тулд хэдийдэж хаанч үннийг илэрхийлж чадна. Зөвхөн Христэл хүн төрлөختнийг золин аврах болон аврах ажлыг хийж чадна. Өөр хэн ч үүнийг дуурайж чадахгүй. Энэ бол маргашгүй юм. Зөвхөн Христэл үнэн зам, ам мөн
үннийг илэрхийлж хүнийг амиар хангаж чадах нэгэн бол Христ юм. Үннийг илэрхийлж чаддаггүй хүмүүс бол гарцаагүй хуурамч Христүүд. Тэд бол дуурамл юм. Энэ бол хуурамч Христ болон хуурамч зөнчдийг ялган таних үндсэн зарчим билээ. Нэгүслийн 90 үед эзэн Есүс ирэхдээ би бол зам, үнэн, амь юм. Тэр олон үннийг илэрхийлж, өршөөл ба хайрыг гол болгосон зан чанарыг илчилж, бүх хүн төрлөختнийг золин аврах Бурхны ажлыг гүйцэлдүүлсэн. Эзэн Есүсийн ажил үг болон түүний илчилсэн зан чанар нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг бүрэн баталдаг. Эзэн Есүс бас эцсийн өдрүүдэд тэрээр шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирнэ. Мөн хүний хүү болж дахин нэг удаа махан биед ирж чуулгануудад хандан үг хэлнэ гэж зөгнсөн. Эцсийн өдрүүдэд төгсөчөд Бурхан ирээд ингэж хэлсэн. Бурхан бол үнэн, зам, амь. Төгсөчөд Бурхан 10 сая гаруй үг бүхий үннийг илэрхийлж, лацтай номыг нээж, зөвхт байдлыг гол болгосон зан чанарыг илчилж, эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлыг хэрэгжүүлсэн. Завхарсан хүн төрлөختнийг шүүж гисгээж авардаг төгсөчөд Бурхны ажил нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг дахин нэг удаа баталдаг. Төгсөчөд Бурхны ажил нь эзэн Есүсийн эргэн ирэлтийнхээ талаарх зөвнөлийг яг таг биелүүлдэг. Энэ нь махан биедэх жинхэнэ Христ нь үнэн болон Бурхны зан чанарыг илэрхийлж чаддаг. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлыг хийж чаддаг. Хүнийг байлдан дагуулж, аварч, цэвэрлэж чаддаг. Түүнчлэн Бурхны хүслийг гүйцэтгэж, Бурханд гэрчлэл хийж чаддаг гэдгийг бидэнд харуулж байна. Эцсийн өдрүүдийн Христ төгсөчөд Бурхны илэрхийлсэн бүх үнэн онлайнаар нийтлэгдэж, бүх хүн төрлөختөнд нээлттэй болсон. Бурханд үнэхээр итгэдэг, үннийг хайрладаг бүх хүн үнэн замыг эрж хайж, судалж, нэг нэгээрээ төгсөчөд Бурхны сэнтийн өмнө эргэн ирж, Бурхны үгийн шүүлт цэвэрлэгээ төгс болгалтыг хүлээн авч байна. Төгсөчөд Бурхны илэрхийлсэн үнэн завхарсан бүх хүн төрлөختнийг бүрмөсөн байлдан дагуулж, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг түүний сэнтийн өмнө аваачиж, эцсийн өдрүүд дэх Бурхны ажлыг гүйцэлдүүлсэн. Энэ нь төгсгөчөд Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ, эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг бүрэн наталдаг. Нөгөө талаар хуурамч Христүүд үннийг илэрхийлж чаддаггүй. Тэдний ярьдаг зүйл ердөөл хүний үг, сатааны гүн ухаан, ташаарл, худал хуурмаг юм. Тэдний хэлдэг, хийдэг бүхнийг ил гаргах аргагүй. Тэд үүнийгээ бүхэн төрлөختнөөр шалгуулахаар онлайнд нийтэлж зүрхэлдэггүй. Яагад гэвэл хуурамч Христүүд болон муу ёрийн сүнснүүд харанхуй бөгөөд хорон муу тул гэрэлд ил гарч ирж чадахгүй. Тэгвэл хуурамч Христүүд хүмүүсийг яаж мэхэлдэг вэ? Үнэн дээр хуурамч Христүүд хүмүүсийг хэрхэн мэхэлдэг талаар эзэн Есүс бидэнд аль хэдийн хэлсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч иш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл төөрөгдөх болно. Эзний үгнээс бид Бурхны сонгосон хүмүүсийг мэхлэхийн тулд хуурамч Христүүд голчлон тэмдэг гайхамшиг үзүүлэхэд тулгуурладаг. Энэ бол тэдний мэхлэх гол арга гэдгийг харж болно. Үүнээс бид хуурамч Христүүд хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад тэмдэг гайхамшиг ашигладгийг ойлгох ёстой. Юуны түрүүнд учир нь хуурамч Христүүдэд ямар ч үнэн байдаггүй. Уг чанар болон гол чанартаа тэд бол туйлын хорон муу, ёрын муу сүнснүүд юм. Тиймээс
тэд хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг гайхамшигтал найдаж чаддаг. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Өнөө үед тэмдэг гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэй гэдгээж, олон гайхамшиг үзүүлж чадах хүн гарч ирээд Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлуул, энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв. Бурхан ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хизээж хийхгүй. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг гайхамшиг үзүүлэх ёстой. Үргэлж өвчтэй гэдгээж чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой. Үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөөч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг гайхамшиг үзүүлсээр чөтгөрүүдийг хөөн зайлуулж өвчтэй гэдгээсээр яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж Есүсийн ажил ямар ч ач холбогдол үн цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрен үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг араас нь мөшгөн дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой. Бурханы ажил хизээж хүний үзэлтэй нийцдэггүй. Учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг. Хизээж хуучин байдаггүй бөгөөд тэр хуучин ажлыг хизээж давтдаггүй. Харин өмнө нь өөрийн хизээж хийж байгаагүй ажлыг хийдэг. Төгсөчд Бурханы үг. Бурхан бол үргэлж шинэ, хизээж хуучирдаггүй. Тэрээр ажлаа хизээж давтдаггүй гэдгийг бидэнд тодорхой хэлж өгдөг. Энэ нь яг л Есүс ажиллахаар ирэхдээ нийслэлийн эрен үеийг эхлүүлж, хуулийн эрен үеийг төгсгөж, хүн төрлөختнийг хуулийн хүлээснээс чөлөөлж, нүглийг залин аварсантай адил юм. Эцсийн өдрүүдэд төгсгөчд Бурхан ирж, хаанчлалын эрен үеийг эхлүүлж, нэгүслийн эрен үеийг төгсгсөн. Тэр эзэн Есүсийн аль хэдийн хийсэн ажлыг давтдаггүй. Харин эзэн Есүсийн залин авралын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлсэн. Тэр хүн төрлөختнийг цэвэрлэж аврахад шаардлагатай бүх үннийг илэрхийлж, бидний нүглийн үндэс болон сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, биднийг сатаны нөлөөнөөс бүрэн ангижруулдаг. Ингэснээр бид Бурханаар ахуулах боломжтой болдог. Энэ нь Бурханы ажил үргэлж урагшилж, алхамаар дээшилж, гүнзгийрч байдгийг харуулдаг. Ажлын нэг ч үе шат давтагддаггүй. Үүнээс бид жинхэнэ Христийг хурамчаас нь ялган таних үнэндээ амархан гэдгийг харж болно. Жинхэнэ Христ бол үнний биелэл. Тэр үннийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хэрэгжүүлж, шинэ эрен үеийг эхлүүлж, хуучин эрен үеийг төгсгөж, Бурханы зөвхт зан чанар болон Бурханд юу байгаа болон тэр юу болох бүхнийг илчилж чаддаг. Та түүний үгийг уншихдаа энэ бол үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг зүрх сэтгэлдээ баталж чадна. Хурамч Христүүдийн мөн чанар бол муу ёрын сүнс юм. Тэд туйлын бие тоосон утгагүй байдаг. Тэд үннийг илэрхийлж, эсвэл шинэ эрен үеийг эхлүүлж, хуучин эрен үеийг төгсгөж чадахгүй. Тэд хүмүүст сургамжилж, ялган таних чадваргүй хүмүүсийг мэхлэхийн тулд цөөн хідэн энгийн тэмдэг гайхамшиг үзүүлэн эзэн Есүсийг дуурайж, эсвэл Бурханы нэгэнтээ хэлсэн зарим энгийн зүйлийг давтан хэлж, Бурханы өнгө аясыг дуурайж чадна.
Тэдний номлодог зүйл бол ердөөл мэдлэг болон хоосон сургаал. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлж, хорлож, суйруулдаг. Энэ нь хиндэж ямар ч ашиг тус авчирдаггүй. Зөвхөн гүн харанхуй мухардлал авчирдаг. Хуурамч Христүүдэд ямар ч үнэн байхгүй тул тэд удалгүй өөрсдөө нуран унаж мөхдөг. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд дахин тэмдэг гайхамшиг үзүүлсэн бол олон хүн тэр даруй итгэх байсан. Тэгвэл үннийг хайрладаг хүмүүс хайрладаггүй хүмүүсээс яаж ялгагдах юм бэ? Бурханы шүүлтийн ажил үннийг хайрлаж хүлээн авч чаддаг хүмүүсийг л авардаг. Тийм ч учраас ажлын энэ үе шатанд Бурхан зөвхөн үннийг илэрхийлж тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй. Энэ нь бүх хуурамч итгэгчийг ил болгодог. Энэ бол Бурханы агуу мэргэн ухаан юм. Энэ нь Библиэд дэх зөвнөлийг биелүүлдэг. Тэр үед хоёр хүн талбайд байна. Нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Хоёр эмэгтэй тэрэмдэр тэрэмдэж байна. Нэгийг нь авч нөгөөг нь орхино. Хүн эзний эргэн ирэлтийг угтан авч чадах эсэх нь Бурханы дуу хоолойг сонсож чадах эсхээс хамаардаг. Христ бол үнэн зам ам гэдгийг таньж чадчих байвал хүн эзнийг угтан авч чадна. Гэвч хэрвээ хүн үннийг ялган таньж чадахгүй, зөвхөн тэмдэг гайхамшигт л анхаарвал хуурамч Христүүдэд гарцаагүй мэхлэгдэнэ. Түүнчлэн хэрвээ хэн нэгэн айснаасаа болоод үнэн замыг огт ирж хайж судлахгүй бол Бурханы дуу хоолойг хизээж сонсохгүй. Энэ нь үхлээ хүлээн сууж өөрийгөө суйруулж байгаа хэрэг биш гэж үү? Дүгнэж хэлэхэд жинхэнэ Христ үннийг илэрхийлж чаддаг. Хуурамч Христүүд үннийг хизээж илэрхийлж чадахгүй. Жинхэнэ Христ хүнийг аврахын тулд шүүлтийн ажлыг хийж чаддаг. Хуурамч Христүүд хүнийг мэхлэхийн тулд тэмдэг гайхамшиг үзүүлдэг. Жинхэнэ Христ зөвхт ариун бөгөөд нүгэлгүй. Хуурамч Христүүд хорон муу, завхарсан бөгөөд бие тоосон. Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авахгүй байхын үр дагавар юу вэ? Төгс хүчит Бурхан хэдэн 10 сая үг бүхий үннийг илэрхийлсэн бөгөөд тэдгээр нь бүх улс үндэстний хүмүүс ирж хайж судлахад зориулагдсан 40 гаруй хэл рүү орчуулагдсан. Төрөл бүрийн шашин урсгалдах Бурханы хонинууд төгс хүчит Бурханы үгийг уншаад эдгээр үг нь үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс гэдэгт зүрх сэтгэлдээ үнэмшдэг. 20 орчимхон жилийн дотор төгс хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ бүх төв даяар тархаж дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн. Энэ нь 100 гаруй оронд номлогдож гэрчлэгдсэн бөгөөд сая хүн төгс хүчит Бурханы сэнтийн өмнө аль хэдийн ирж хурганы хурмын найранд оролцож байна. Гэвч төгс хүчит Бурхан маш их үнэн илэрхийлж, маш их ажил хийснийг харсан ч шашны ертөнцийн олон хүн жирийн харагддаг гэдгээс нь болж түүнийг зүгээр л нэг хүн гэж шүүж ялалсаар байна. Тэд бүр улааран эсэргүүцэж, яллаж, төгс хүчит Бурханы илрэлт болон ажлыг доромжилдог. Энэ нь 2000 жилийн өмнө эзэн Есүсийг ажиллахаар ирэх үеийг бидэнд сануулдаг. Тэр хичнээн их үнэн илэрхийлж, ямар агуу гайхамшиг үйлснэ нь хамаагүй. Фарисеучуд түүнийг хүлээн аваагүй. Харин ч тэд эзэн Есүсийг шүүж ялалсан бөгөөд эцэст нь түүнийг загалмайд цовдолж жигшүүрт нүгэл үйлдсэн. Эцэст нь тэд Бурханд хараагдаж шийтгүүлсэн. Тэгвэл хүмүүс яагаад Бурханыг махан бид илэрч ажиллах болгонд нь эсэргүүцэж яллаж голдог вэ? Яагаад гэвэл тэд түүний гадаад төрхийг л харж Христийг жирийн хүн гэж үздэг. Тэд судалдаггүй.
бас Христийн илэрхийлдэг бүх үннийг таньдаггүй. Тэд Христийн бурханлаг мөн чанарыг хардаггүй. Харин зөвхөн хүний үзэл төсөөлөлд үндэслэн Христийг эсэргүүцэж ялалдаг бөгөөд үр дүнд нь өөрсөддөө шийтгэл хараал авчирдаг. Хэрвээ хүмүүс үннийг илэрхийлдэг хүний хөөг яллаж эсэргүүцсээр байж чадвал энэ бол ариун сүнсийг доромжилсан хэрэг. Энэ ирэх эрен үедэж уучлагдашгүй нүгэл юм. Зөвхөн ухаалаг огтол үннийг ирж хайж, Бурхны дуу хоолойг сонсож, Бурхны эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авна. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс. Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэмшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хинч түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хинч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул түүний үгийг хүлээн авч түүний үгийг дуулууртай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрен үеийг төгсгөж шинэ эрен үед орохын төлөө байдаг. Энэ ажил бол шинэ нэрэнд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурхны хаанчлалд хизээч орж чадахгүй. Учир нь энэ Христ өөрөө ариун сүнсний илэрхийлэл, Бурхны илэрхийлэл, Бурхны газар дэлхий дээрх ажлаа даалгасан нэгэн. Иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол ариун сүнсийг доромжилж байна гэж би хэлнэ. Ариун сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хинч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурхны сайшаалыг хүртэх боломж чамд хизээж олдохгүй. Чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурхны царайг дахин хизээж харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш. Чиний голж буй зүйл зүгээр нэг шалахгүй хүн биш. Харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш. Харин жигшүүрт нүгэл уйлдэж байна. Иймээс би бүх хүнд үнний өмнө араа шүдэ яр зайлган, хумс хурууга ар зайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь үнэн л чамд ам авчирч чадна. Үннээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурхны царайг харуулж чадахгүй. Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс ингэж амласан байдаг. Харагт тун би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсөглөн, тахал,
газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна. Дэлхий даяар гамшиг байнга тохиож, улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурцатсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: "Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог." Та Бурхны дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурхны хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурхны хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурхны шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөвнөл байдаг. Итгэгчид болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ? Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэн ч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ирж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хിവэр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.